Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ноён Зэ Инквод оролцож байна. Зандаа хүүгийн Инквод ерөнхийлөгчийн тамгын газрын дарга. Инквод Сэлэнг аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, Орос улбаны улсын Уралын политехникийн дээд сургуулийг автоматик телемеханикийн инженер мэргэжлэр, Монгол улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлэр тус төгссөн. Америкийн нэгдсэн улсын Денверийн их сургуульд олон улсын бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр Monol фирмд инженер, эрэл компани захирал, Интер компанид захирал, төрийн эмчийн хорооны дарга, улсын их хурлын даргын зөвлөх зэрэг алтан тушаалыг хашиж байсан. Зандаа хүүгийн Инквод ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, улсын их хурлын гишүүн, улсын их хурлын даргаар тус сонгогдсон ажиллаж байжээ. Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол том аз завшаа. Бидний нүүдэлчин өв соёл маань үрийн үрд уламжлагдах үнд зүйл билээ. Он цагийн гинжин хэлхээ эхийн хайрын сүүн бүтээл. Таны амьдралын нэг хэсэг. Тотал. Сайн байна уу та? Байна. Хоёулаа саяхан болж өнгөрсөн хоёр том альчдын тухай ярмаар байна. Ялангуяа хүмүүст яг ямар түүхэн ач холбогдолтой юм, юу болж юм, ямар үр дүнтэй болвоо гэж. Эхлээд ноён ерөнхийлөгч Путиний 4 дахь альчлал Монголд. За энэ тухай эхлэе ярив. Та энийг яаж дүгнэж? Хүмүүст Nikon альчил телевизээр гэлсмас ингээл өнгөрчөж байгаа. Энэ бол ядаж 1 жилийн төлөвлөлт, зохицуулалт, санал авах, шийдвэр гаргах энэ бүх процесс л да. Тэгээд нийт иргэд төлцөхөн төгсгөлийн үздэг. 1 жилийн ажлын үр дүн гардаг. 1 жилийн ажлын үр дүн тэр нэг төрийн ордны 5 давхрын гэрт сайдын уулзалтаа алгасаад хамгийн гол гэрээ бол энэ л дээ. Одоо миний энэ дотор нөгөө нооргууд байгаа баахан нууц мууц гэвчсэн. Тэгээд энэс хойш ил болж байгаа. За энэ нөгөө хэвлэлээр гардаг гэсэн. Албаны хооронд Монголоор Оросоор гэдэг. Хоёр хэл дээр хийдэг. Тэгээ хоёр хэл дээр хийгээд энэ Оросоор тэгээ хоёр ирүүлж гар үсгтэй. За. Тэгээ энэ бол хэвлэл дээр гардаг. Одоо нууц биш болж байгаа. Айлчлалын бусад бүх юм нууцл явсан. Тэгээ хүмүүс энэ хэлцээр гол анхаарлаа хандуулад энэ 4-өөс бусад бүх хэлцээр бол зурагдсан байгаа. Нийтдээ 11 хэлцээр төлөвлөж исэн боловч 4 дээр байгаа. Бүгдээрт Монгол ард улс зөв сайсад бүгдээрт холбоот улсын хооронд 1957 оны худалдааны гэрэлд нэмэлт оруулалтаа Монгол улс Оросын холбооны хоорондын нот бичиг энэ шийдэгдэж чадаагүй. Хэрвээ энэ шийдэгдсэн бол сая Владивостоки альчлаар худалдааны төлөөлөгчийн газар хатгуузыг ажиллах байсан юм. Тэгэхээр энэ дээр нэг техникийн хүндрэл Оросын талд гарсан. Энэ нөгөө хоёр улсыг нөгөө улсыг СССР гэж байхад манай улсыг МНР гэж байх үед байгуулагдсан гэрээ. Тэ өөрчлөлт оруулах гэхээр бид одоо амжихгүй гэдэг ингээд типичний бюрократ зангаас болоод энэ болсонгүй л дээ. Энэ 10 гэрээний хамгийн чухал гэрээ нь юу вэ? Хамгийн чухал нь одоо миний энэ өөрчлөлт үзүүлээд байгаа энэ. За. Тэгэхээр яагаад ингээд бүтэн жил үргэлжилдэг гэхээр энэ бүх байгууллагууд энэ бүх гэрээнүүд чинь бэлтгэдээд одоо ингээд бүх нөгөө гар үсэг зурхаас өмнөх юм ингээд байж байгаа. Тэгээ энэ бүх текстийг тохирох байгууллага хоорондоо ярих. Одоо энэ гэхэд айлгой гадаад үнэн байнгаар орж яг ийм тексттэй гэрэн дээр ерөнхийдөө батуулгад гар үсэг зурх эрх өгч байгаа. Тэгээд парламентаар сойрхон батлагдана. Тэгэхээр энэ бүх ажлууд мэдээ жилийн өмнө эхэлж байгаа. Тэгэхээр энэ гэрээг байгуулахаас өмнө манай
2 хөрш бол ийм хэлцээрүүтэй байсан. Энэ одоо энэ одоо ажиллаж байсан 93 оны гэрээ. Монгол улс Оросын холбооны улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ. 90 оны шилжилт хийгдмэгц энэ гэрээг шинээр байгуулж явж байгаа. За. Анхны гэрээ бол 36 оны бие биед нь дайсан давтлах юм бол бие биендээ харилцан тусцаа үзүүлдэг халахгүй дайны үед хэрэг болсон гэрээ бол анхныхаа 36 оных. Тэгээд 39 он бол тэрийг нэг хэрглэж үзээд манай туссан бид нар дэлхийн 2 дугаар дайны үед их орны дайн гэж Оросуудын нэрлэдэг дайнд буцаагаад одоо чадах хэтгаараа туссан. Бие биендээ харилцан туссан гэрээ. Тэгээ энэ гэрээ явсаар байгаад 40 он, 60 он, 70 он, 80 гээ тэгээд хоёр улс хоёулаа нэрээ өөрчлөөд СССР гэдэг улс биш болоод Оросын албаны улс болоод бүгд намт Монгол ард улс болоод тэгээд энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа Очир хот ерөнхийлөгч Ээлцэн ерөнхийлөгч хоёр Москва хотод 1993 оны 1 сарын 20-нд гар үсгэж Гар үсгэн байна тийм ээ. Тий, гар үсгэн. Очир бат Ельцин тийм. Тэгээ энд 20 жилийн хугацаатай байгуулсан байгаа юм. Аха. Тэгэхээр ерөнхийлөгч Батулга ажиллаа авчиад мөн Хятад улсын найрын хамтлан ажиллагааны гэрээг үүссэн. Энд болохоор юу гэж байна? Энэ хүүгэрийг урт удаан хугацаанд хүчин төгөлдөр. Тэг энэ гэрийн хугацаа байхгүй байна. Тэгэхээр бид нар гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу 2 хөрштөөгөө ойрхон байх ёстой. Ав адилхан одоо харилцаатай байх ёстой гэдгээр Оросын гэрээ хугацаатай Хятадын гэрээ хугацааг байна шүү дээ. Тий. Нэгэнт Монгол улс газар нутгаа өөрөө даваа явуучихгүй энэ хоёртой мөнх амьдрах учраас Хятад улстай байгуулсан гэрээнд байгаа хугацаагүй залтыг ишигээ оруулахын зүйтэй гэж шийдсэн. Тэгээд Путин ерөнхийлөгч өөрийнх нь онцлоод байгаа хугацаагүйгээр ингээ гар үсгэж зурсан. Оросоор бол Оросын сайтуудыг харж байгаа бол бессрочный гэдэг үг хэрэглээд байгаа. Үе одоо үе байж гэн гэсэн санаа. Настоящий Тий. договор заключается не определенный срок гэж байгаа. Тий, не определенный срок. Тий, яг хэвлэлдээ бессрочный гэж яриад байна. Тэгэхээр 20 жил алга болоод одоо бол хоёр улсын гэрээ Хятадх бол энэс хойш Даполины Орсон гэхдээ хугацаа бол яг хоёр байгаа. А үг текст юу гарчны хувьд бол одоо гарчиг бол ийм болж байгаа. Одоо энийг байгуулахаас өмнө энэ иж бүрэн гэдэг үг байхгүй байгаа. тийм байна. Энэ байна. Энд байгаа. Энэ улсын энэ бол найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэсэн үг байна. Наанч нь болохоор Стратегийн түншлэлийн тухай иж бүрэн найрсаг харилцаа энэ үгнүүд байхгүй гоц. тий. Значит стратегийн Стратегийн түншлэлийн гэдэг гэрээтэй байж байгаа. Сая иж бүрэн comprehensive Висээ объемля вишээ гэж орсоор англиар comprehensive гэдэг. Америктай байгуулсан сая байгуулсан стратегийн түншлэлийн гэрээнд comprehensive гэдэг үг байхгүй. Тэгэхээр одоо бид нар стратегийн түншлэлийн 5 гэрээтэй болж байгаа. Гадаад бодлогынхаа үзэл баримтлал энэ чинь хуультай шүү дээ. Тэгээд үндэсний аюулгүй үзэл баримтлал заасан 2 хөрштөөгөө ойрхон байна. 3 дахь хөрштөөгөө одоо мөн дутхгүй байна гэдэг нь 2 хөрштөө байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ бол иж бүрэн гэдэг одоо бүх талыг хамарсан гэдэг тодтолтой. 3 дахь хөрш улс Америк нэгдсэн улс, Япон улс энтгэг улстай стратегийн түншлэл зүгээр стратегийн түншлэлтэй. Тэрэнд иж бүрэн гэдэг тодтол байхгүй. Тэгэхээр одоо бид ингээд 5 улстай 2 хөрш болон 3 хөрштөөгөө найрамдал хамтын ажиллагаа ингээ бүх юм хэрэгжүүлнэ гэдэг маань ингээ 5 улс болж штэ. Тэгэхээр энэ 5 улстай энэ жилдээ багтаж ажиллах зорилго 2 жилийн өмнө тавиад одоо 9 сарын 19-с 24-нд бүгд намт энтгэх улс 10 сарын 20-нд Эзэн хааны тангар хүрэх ёсолд очингоо Япон улсад төрийн айлчлал хийгээд ингээд манай айлчлал дуусж байгаа. Тэгэхээр урд нь одоо үндсэн юу манай гадаад бодлогын юунд төдийлөн таарахгүй байсан нэг улс тань хугацаагүй нөгөө тань хугацаатай байсан одоо 93 4 оны үед хийсэн
би бол алдаа гэж нэг хэлэхгүй байгаа. Манай бюрократ систем явж байгаа царай л энэ л дээ. Тэгээ энэ юмнуудаа ингээд зөв байрлалд нь оруулаад явчихж байгаа. Тэгэхээр Путин ерөнхийлөгч ажлын хамгийн гол зорилго бол энэ гэрээнд өөрийн биеэр гар үсэг зурх хэрэгтэй байсан. Тэрийг хийсэн. Нөгөө талаас энэ том гэрээнүүд одоо сая ярьснаар энэ стратегийн иж бүрэн гэсэн тодтолж ороод ирлээ. 5 жилийн өмнө ерөнхийлөгч Путин ирсэн. Гэтэл өнөөдөр яг одит амьдрал дээр Орос Монголын одоо хамгийн том хамтарсан компани Улаанбаатар төмөр зам. Тэрийг өргөтгөн гэж ярьлаа. Дизелийн цахилгаан болгоно гэж ярьлаа. Хос төмөр зам болгоно гэж одоо ярьлаа. Тэг чи хийгдэхгүй. Энийг одоо яаж ойлгох вэ? Энэ ихтгэлцэл байхгүй учраас хийгдэхгүй байна гэж Оросуудын зүгээс үзэж байгаа юм билээ. Хэрвээ хоёр хөрш бие биендээ итгэхгүй бол нэг нь 20 жилийн дараа гэрээгээ дуусгаар гэрээгээ цуцлаад нутгаа өөрөөд явуучих юм шиг ойлгогдоод байгаа учраас сая ярьсан олон ажлууд хийгдэггүй. Тэгэхээр таны хэлж байгаагаар Орос уулын бэлэг тэмдэг одоо цорын ганц аж ахуй нэгж үлдсэн. Улаанбаатар төмөр зам. Тэр бол бас ерөнхийлөгч бол байгаа ямиг байгаагаар нь хэлсэн. Владимирович танаа манай хоёрын бэлэг тэмдэг болсон 50-50% хөрөнгө оруулалт ОБЖ-ийг нэгмүү гэрэлзүүнүүд идээд дуусглаа. Охтнууд. Сая аваар охтноос болсон шүү дээ. За. Энэ нэрээсний чинь доор фундамент байна шүү дээ. Фундамент дотор нь охт нь үүрлээд олон жил болоод тэр фундаментаа шинжилгөө яваад тэгээ азар ачааны богоон онхолцсон. Зорчигчийн богоон биш. Тий, дорнууд тийм ээ. Тий. Фундамент идэгдсэн. Тэгээд энэ зориулж 100 тэрбум мөрөв засгийн газрын баталгаагүй өгөө хамтарсан аж ахуй нэгжтэй. Тэр юу хийнэ гинэ? Одоо суур үстэй шинжилнэ. Ядаж авааргүй явах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт дараагийн зорилт бол өөрөө чинь цахилгаан хос төмөр зам тэгээд сүлжийг өргөтөх. За. Гол төмөр замын суур үсээ өргөтгөл болон Зүүнбаян ханг мандлын шин төмөр замыг Улаанбаатар төмөр замд эрхийн өгсөн байгаа. Тэгээд энэ өргөтгөлөө хийхэд зориулж 100 тэрбум рублийг дээр нь засгийн газар ТЭЦ 3 өргөтгөл дээр нэг хэсгийг нэмж ашиглаж шүүгдэг ийм агаарууд ингээд ТЭЦ 3 дээр нэмэх нь хангийн төмөр зам одоогийн төмөр замын өргөтгөл гэдэг. Тэр нэг бааз ирээд энэ терминал хаана барих юм? Сая. Тэр бол Оросын нутаг дээр байна. Сэлэн гэдэг. Зарубинод. Зарубино гэдэг нь? Владивостокоос хойшоо бомбд. Тэгэхээр томтлогоо нүүрс бол нэг хэсэг нь номхон талаа хөрнө, нэг хэсэг нь одоо дэлхийн гангийн 50%-ийг үйлдвэрлэдэг Хятад улс дээр шингэнэ. За хоёул Владивостокийн уулзтаас өөр ганц асуулт байна. Тэр хоёрдугаарт Оросуудыг байн гуравдах сэдв байгаа тарифын асуудал. Тарифын асуудлыг мөн эргээр шийдэхээ амлаад явсан. За. Яаж гэхээр Евразийн эдийн засгийн холбоотой чөлөө худалдааны гэрээ байгуулахыг дэмжье гэж анх удаа хэлж байна. Тэгэхээр зөвхөн Оросын зах зээл биш, Орос, Беларусь, Казахстан, Армени, Киргизийн зах зээл нэгдэж байгаа. Тэр энэ дөрвөн улстай бид нар бас гайлын татвар болчих юм. Гайлын татвар чинь нэг бол болоог байхгүй. Тэрнтэй free trade agreement хийчихэр тэгэл бүх юм нэгжиж байгаа. Тэгэхээр наад чинь сая Киргизүүд жижиг дунд үйлдвэрийнх нь их хүнд байдалд орсон байна. Хажуу талын том орнуудын адилхан бараа орж ирээ. Гайлгүй энийг яах юм? Тий. Би дараагийн асуулт бол яг ингэж гардаг. За. Манайх 5% гайлын татвартай болсон. За. Үндсэндээ дэлхийн бүх улстай чөлөө худалдааны хэлцээртэй болсон улс шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө талыгаа өндөр гайлын татвар тавихад хэлж чадахгүй. Яг л бид нар татвартай учраас өөрсдөө. Одоо манай ноос ноолон бүтээгдэхүүн 20% татвартай шүү дээ Орос руу. Тий. Бид 5-ыг авдаг, тэд 20-ыг авдаг. Харахад адилхан татвар авч байгаа. Энийг харилцсан болио гэдэг юм л ярьж байгаа. 5-аач болио 20-аач болио. 5-аач болио 20-аач болио нойлтчих. За. Тэгэхээр Оросд ноолор байхгүй, Оросд ноос байхгүй. Тэгэхээр бид нар ноос ноолор Орос руу гаргана. Өнөөдөр 5% барьертай орж ирж байгаа Оросын бараа биш үү? Тэр л нойл болно гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэрлэгчид, өндөр үйлдвэрлэгчид efficiency-гээ 5%-аар өсөв.
5% л асуудал юм байна. 5% л өрсөлдөх чадвартай бол. 20 биш. Та нарыг бид нар олон жил 5% гайлын татвараар хамгааллаа. Одоо ингээд зах зээлийнхаа нөхцөл шилжээд эрхүүд үйлдвэрлэж байгаа өндөгтөө өрсөлдөж чадахгүй бол одоо бойл. За дараагийн асуулт. Улаанбаатар ч яг хажууд нь шүү дээ. Төмөн шууд. Энэ Оросоос байгалийн хий татах тухай ярих шиг болов. Оросоос байгалийн татах дээр сүүлийн 2 жил агцгаараад Орос Монгол хоёр бол санал нэгдсэн байна. За. Ганцхан Газпром компани Хятадын импортлогч компанитай үнэ тохирох асуудал. Удах байх. Үн тохирохгүй л хийгдэхгүй. Энэ хоолой чинь 50 жилээр төлөвлөгдөн шүү дээ. Тэгэхээр үн өөрөө 50 жилээр доктортой байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр энэний хэлцээ бол олон жил явдаг. Одоо Сила Сибиригийн хэлцээр 15 дахь жилийн дараа дуустал. Тий. Тэгэхээр үн тохирлол бол маргааш нь тавьж болно. Энэ бол асуудал биш болсон байна. Тэгээ энийг манай бол тодорхой дамжуулсны төлбөр гэж аваад нэг талаасаа тэрийг газараа авнуугаар өөрсдөө шийдэн тийм ээ. Улсны олон улсын жишгээр явуулдаг. За юу ч гэсэн хоёр улсын хувьд окей гэсэн байгаа. Орос Монгол хоёр. Тийм. Орос нийлүүлнэ, Монгол дамжуулж өгнө. Хятад худалдаа авна гэдгээ одоогор хэлээгүй байна. За. За хоёлаа манай ерөнхийлөгчийн таасаа Владивосток зүг яваад ирлээ. 3 дахь удаа Баттулга ерөнхийлөгч очлоо. Сонгосон жилээс хойш байнга явж байгаа. Тийм. За нэг жил байгаа явж байгаа. Бүрдүнгийн. Эхний жилээ очиж 25 жилийн Таранзит тээврийн хэлцээр гуйсан. Одоо гуйхаас өөр аргагүй. Бид нар чинь нэг бол Оросоор нэг бол Хятадаар дамжиж далаа өрнэ. Далаа өрөхгүй бол манай бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй. Тэгэхээр энийг гуйсан. 25 жилээр 66% хөнгөлөлтөй тарифаар. За. Асуудал нь өөрөө маш энгийн. Бид нар Хятадын нутгаар дамжиж далаа өрөхөд 1000 км, Оросын нутгаар 3000 км. Тэгэхээр Оросын нутгаар бид нар төнгөлт өгөхгүй бол манай нүүрс эзэж Оросын нутгаар явахгүй байгаа. Тэгээ 66 гэдэг нь яг тийг адилхан үнийг Энэ 1000 км 3000 км-ийг тэнцвүүлж өгч байгаа юм. Тэгэхээр Орос Монголын хилээс Владивосток хүрэх, Монгол Хятадын хилээс Тэнжин хүрэх хоёр адилхан. Тэгэхээр нөгөө талаас Оросууд өөрсдийнхөө нүүрсийг түлээж байна. Тий, өөрсдийнхөө нүүрсийг зөв чадвар байхгүй ингэдэг яаш. Оросын нүүрс манай нүүрс хоёр өрсөлдөгч биш. За. Манайх Кокс тэднийхээ эрдийн нүүрс аахгүй. Оросууд 400 сая тонн нүүрс экспортлж байна. Манай гуйж байгаа хэмжээ хэдгэж 10 сая. 10 сая явуулъя гэж байгаа тий. Тий, 10 саяг л бид нар Владивосток хүргэе гэж байгаа. Монголын болохоор сая нөгөө Феско компани танилцуулга үзлээ шүү дээ. Эхлээд 6 сар дараа нь өргөтгөл хийж 4 сая гээд 10 саяын бомбтой хүчин чадлыг л бидэрт өгье гэж байгаа. Тэр нь хангалттай. Яг энэ коксчтой үнэтэй нь. Кокстой үнэтэй учраас өнөөдөр бид нар 10 саяыг Хятад руу зарж байна, 10 саяыг Владивосток руу зарах төлөвлөгөө тавьж байгаа. Аль нэг нь гацхад аль нэг нь үлдэх хэрэгтэй байхгүй юу? Нэг нөгөөх нь чинь Японы зах зээл рүү. Дэлхийн зах зээл. Япон, Солонгос энэ тхийг одоо хин ган өрсөлдөхгүй бид нар чи Япон руу очихдоо Австралитай ялгаагүй өрсөлдөн шүү дээ. Австрал 200-аар зарж байгаа бол бид 200 л өгнө. 10 саяын коксчдаг нүүрс. Өнөөдөр бид 30 сая гэж ярьж байгаа. 20-ын одоо урагшаа гаргаад тэрнээс одоо 30-ын 10-ын хойшоо гаргаа адилхан үнээр очих юм байна. Адилхан үнээр очино. Яагаад бид нар 3000 км-ийн цаана байгаа бомбтой эзэнтэй яриад 10 саяын хадгалдаг эсклад барих гэдэг ингээд байгаа юм гэхээр уртлын хөрш маань биднээс зах зээлийн үнээр авахгүй гол учир байгаа юм. Одоо бид нар уурхай дээр 60-70 $70 өгч штэ. Гэтэл нөгөөд чинь хил гараад Австралийн нүүрсийг бол 200-аар аваад штэ. Гашуун сухатын цаана Хятад улсын төмөр зам байхгүй байгаа юм. Байхгүй. Шинхua компани төмөр зам байгаа. Байгаа. Тэнд тариф нь засгийн газар хоорондын хэлцээрээр зохицуулагдахгүй байна. Улсынх биш. Монгол Хятадын хооронд байгуулсан гэрээгээр Монгол улсын төмөр зам Хятад улсын төмөр зам дээр мөрдөгдөд байгаа. Тэгэхээр одоо Зүүн Баянгийн төмөр замаа хичнээн түргэн оруулан төдөөчнөө бид нар Хятад улсын төмөр зам дээр очино. Тэр компани биш улсынх дээр. Шинхуагийн шантаж алга болох байхгүй. Тэгэх юм бол бид нар ханги мандал дээр Хятадын улсын төмөр замтай холбогдсон, замын үйл дээр холбогдсон, бичгтээр холбогдсон. Олон өрсөлдөгч болох тусам тэгээд улсын төмөр замтай тарифа тохирсон Таранзит гэрээтэй болох тусам
үн өөрөө зах зээлд ойртно. Бас сонголттой болно. Олон хувьдалтай өгсөй болж ирж сонголт ирж байгаа. Ганц гашуун сухатаар бүгдийн зөөгд байвал хизээч Ханга мандал руу очтол төмөр зам Улаанбаатар төмөр зам зүүн баян ханга мандлыг хийхээр нөгөө 100 тэрбум өрөвлөж нэг хэсэг тийш. хэдэн километр юм? Бас л нэг 200 орчим л. Тэгээ өргөн төмөр зам байх уу? Өргөн төмөр зам байна. Гашуун сухайтаас урагшаа гашуун сухайт руу 5-6-аас явж байгаа нь нарийн төмөр зам. Нарийн төмөр зам байна. Өргөн нарийн хоёр бий болох нь тийм ээ. Тийм. Тэгэхээр өргөн байна уу, нарийн байна уу гэдэг бол одоо хэлбэрхэн технологи асуудал болсон байна. Сая зам тээврийн яам дээр нэг контейнер туршаад үзснийг харав. Үгүй. Хятад дотроо нүүрсээ контейнероор зөөдөг болчих. За. Ердийн контейнер хажуудаа хаалгагүй. Дээрээ хаалгатай. За. Дээвэр бүгсүү. За. Тэгэхээр нөгөө машин дээр тавьж зөөж болно, вагон дээр тавьж зөөж болно, өргөн төмөр зам дээр тавьж зөөж болно, нарийн төмөр зам тавьж болно. Зүгээр л каранаар аваад ердийн контейнер өргөж байгаа юм шиг ингээд тавьчихдаг юм байна. Хятад улс дотроо тийм систем нэвтрүүлээд нөгөө малти модол нэгээд байгаа. Орсоор. Олон төрлийн тээврийн хэрэгсэл далайн контейнер дээр тавьж болно. Одоо энэ байгаа нөгөө 20 фут 40 фут тэр чинь юм биш. Дээврийн аваа хийцэн. За. Тэгэл дотор нь нүүрс игээд дээгүүр нь брезентээр очдог. Тэгэл өргөө тавьчихдаг. Тэгэл өргөж тавиал дуртай газар руугаа явчихдаг. За тэгэхээр одоо нөгөө төмөр замын царгийн өөрчлөлт бас шуулжээ гэж. Цариг утга учраа алдаж байна. За нэг та сая биш үү транспорт тээврийн 25 жил бид гуйсан энергиг авсан нэгдүгээр альчилаараа. Нэгдүгээр альчилаа. Гэхдээ энэний чинь шийдэгдэл нь дараа жил нь 2018 онд гар үсэг зурж иж. Тий. Хэрэгжиж байгаа. 2000 зурсан. За 17 онд гуйсан 18 онд хэрэгжсэн. За дараагийнх нь альч. Өнгөрсөн жил авчихдаа зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санал гаргасан. За тэрний ажлыг бол тийм хурдан бүтчихнэ гэж бодохгүй байгаа. За зүүн хойд Азид эрчим хүч үйлдвэрлэгч 3, хэрэглэгч 3 улс байгаа юм. Нийт 6 улс байна. Орос, Монгол, Хятад, хойд Өмнөд Солонгос, Япон. Тэгэхээр өндөр хөгжилтөө Япон, Солонгос, Өмнөд Солонгос улсууд өндөр үнэтэй тог хэрэгжилж байна. Яг гэвэл эрчим хүч үйлдвэрлэгч их усүр, хөрөн нүүрс, газрын тоос, байгалийн хий, уран энэ бүгдийг өөрийнхөө нутагтаар авчир тог үйлдвэрлэж байна. Одоо Өмнөд Солонгос, Япон хоёр. За хойд Солонгос бол овшээ цахилгааны аимшигтай том дутагдалд тогоо унтраагаад ингээд станцууд барьж чадахгүй байна. Тэгэхээр энэ гурван улсад нөгөө эрчим хүчний их усүр нь дутагдaltaй байгаа. Импортлохоос өөр аргагүй. Гэтэл нөгөө зүүн хойд Азийн улсын нөгөө гурван улс нь бүх төрлийн эрчим хүчний бүх усүр байгаа юм. Оросод одоо байгалийн түүхий нефт, Монголд одоо уран, нар салхи, хөрөн нүүрс, за усан цахилгаан зарим их усүрүүд байна. Хятад болохоор энэ бүх юм байна. Бүгдээрээ байгаа тийм. Тэгэхээр эдийн засгийн хувьд хамгийн хямд efficient үйлдвэрлэж чадах үйлдвэрлэгч нь үйлдвэрлээд тэгээд шугамар хүргье гэж. Энэ яриа хэдийнээс бодит ажил болсон гэхээр Хятад улс дотроо одоо 10 ширхэг тогтмол үүдлийн өндөр хүчтэй шугам барьчлаа. 10 ширхэг 3000 км хүртэл 3.5% хоригдолтойгоор тээвэрлэж чадж байна. Яг 3000-аас цааш яваагүй байна. Одоо энэ технологи нь. Анх бол Siemens бодож олсон тогтмол үүдлийг алсын зайд бараг алдагдaltaгүй дамжуулах. 3%. 3.5%. Одоо бидний хэрэгэлдэг ердийн 220 кВт, 500 кВт энэ маань өөрөө ховсгуудын 20% алдагдал өргөж байгаа. Тэгэхээр хуучин системээр дамжуулах шугам их алдагдaltaй байдаг учраас хол зөө тээвэрлэх нь утгагүй гэж үздэг байлаа. Одоо энэ State Grid компани дэлхийн хамгийн том эрчим хүчний компани шүү дээ. Хятадын. Одоо Оросын Россети гэдэг шиг энэ том компани бол тэрийг хөгжүүлээд нүүрстэй баруун хэсгээс нүүрсгүй далайн эрэг рүүгээ маш өндөр хүчлийн нүүрсний станцууд байгуулад далайн эрэг рүүгээ алдагдaltaгүй тээвэрлэж байна. Ийм шугам 10 байна одоо ажиллаж байгаа. Нартаа салхитай өөр Монголоос сэргээх эрчим хүч үйлдвэрлээд мөн ялгаагүй хүн ам төвлөрсөн далайн эрэг рүүгээ явуулж байна. Хамгийн одоо гадаадд гарч байгаа хамгийн ихний санал нь манай шивээ овоод 5250 мегаваттын
станц бариад Тэнжиний орчимд унгаагаад 5500. 5250. За. Жилийн 30 сая тонн нүүрс идэх ийм авраг том цахилгаан станц барих гэж байгаа. За. Тэгээ энэ процесс одоо ингээд ер нь дуусч байгаа. За. Энэ 16 онд байгуулсан засгийн газар үндсэнд энийг резервацийн тавиад зогт хөдөлгсөнгүй л дээ. Яг хуу шийдэгдээгүй маргаантай асуудлууд байгаа юм. Анх орж ирэхдээ нүүрс нэмэх нь нар салхин гэсэн одоо зөвхөн нүүрсийн минь гэдэг ингээд нэг үйл ойлголцлууд яваад байгаа. Одоо тайлбар болох юм. Ер нь бол манай засгийн газрын бодлого нүүрсэндээ тулгуурсан. Тэгэхдээ манай хөрөн нүүрс чинь өөрчлөлт чадваргүй шүү дээ. Кокс биш учраас. Тэгэхээр тог болгож хувиргаад экспортлж гэдэг. Тэгээ уурхай аман дээрээ нөгөө станц баригээд байгаа төсөлж юм шүү дээ. Олон төслийн нэг нь. Тэгэхээр энийг бодтой болж байна уу? Энэ бодтой болж байгаа энийг бид нар дээр нь 1000 мегаватт орчим нар салхийг хослуулах боломжийг бас нөгөө стейт грейд өгч байгаа. Энэний хөрөнгө оруулалтын стейт грейд болох юм. Өөрөө хятадын стейт грейд. Стейт грейд гэж одоо дэлхийн хамгийн том тэрбум хэрэглэгчтэй цахилгааны компани шүү. Тэгээд тэр тогтмол гүйдээр тийм тогтмолгүйдээ шугамаа тавиад. За тэгээд яагаад манай засгийн газар энийг дэмжиж байгаа? Энэ болохоор 100% Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ нэг хэсэг болж байгаа. За. Нэг улсын нутагт үйлдвэрлээд 2000 км-ийн цаана Тэнжин давчаад хэрэглэх гэж шин. Тэгвэл бид нар нөмрөгт юм уу хөөтөд шовлсонгоос урагшаага тэнд бас эдгээр зуун сая тонн хөрн нүүрс нөөцөн тэнд бариад тэгээ тэр чинь өөрөө 72 рүү ойртож шин. Тэгж. Хойд Солонгосын нутгаар яваад өмнө Солонгосын нутгаар ороод Пусанаар ороод далаад орох кабелаар Япон руу орох. Шивээ шиг бас яг ийм цахилгаан станц өөр хил ойрхон газараа байгуулад явах боломжууд байна гэж байна. Шовныхаа уртыг багасгаад. Тий. Аха. Манай алах голоос Номхон талаа өргөч 1000 км шүү дээ. Халах голоос Номхон талаа хүртэл 1000 км. Аха. Дунд нь нөгөө Хойд Солонгос гэдэг хаалттай улс байгаа. Аха. Тэр улсыг одоо дэлхийн эдийн засгийн тооцоогоор нэг 5 жил дотроо нээгдэж ядаж энэ цахилгааны таранзит. Аха. Төмөр замын таранзит. Агарын таранзит нээгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Транзитууд нь. Тэд нар өөрийнхөө нутгаар цахилгааны таранзит өндөр хөгжлийн тогтмолгуудын шугам явуулснараа өөрсдөө тог хэрэглэгч болно. Тий. Өөрсдөө станц барихаа оронд. Хараа за ноднынгийнх юм болж. За энэ жилийн айлчлалын онцлог. Энэ жилийн айлчлалаар бид нар хэрвээ 57 оныхоо хэлцээр өөрчлөлт оруулсан худалдааны төлөөлөгчийн газраа байгуулад зарбинад бомб дөрөх юм эцлээд. Одоо энд хамгийн гол саад болж байгаа юм Зүүн Баянгийн төмөр зам ирэх жил ашиглалтанд орох. Энэ ашиглалтанд орлол бол хойдлын урсгал нэгдэх гэдэг байгаа. За энийг хойд урсгалыг нээж авсны дараа хятадуудад $60 $70 зархаа болох. Та нар зах зээлийн үнээр ав. Үгүй бол бид нар Валидийн остогт зах зээлийн үнээр зарлаа. Ягаад гэвэл Монгол Оросын хэлээс Валидийн остог хүрэхэд Монгол хятадын хэлээс Тэнжин өргөтэй адилхан үн төлдөг болсон 25 жилээр. Яг үүндээ Орос манай татаас өгч байгаа. тийм байна. Иржидэд тэр татаасыг өөрүүлж байгаа. Та нар алдагдaltaж байсан зөө гэж хэлж байгаа. За тэгээд 19 он саяын айлчлал дээр за тэр төлөөлөгчийн газраа байгуулаг өөр шинээр хэрэгжсэн юу байна? 100 Азийн эрчим хүчний нэгдсэн систем тулгарч байгаа хүндрэлээ ирсэн. Бид нар 6 сард Улаанбаатарын яриа хэлцээр диалог шүү дээ. 100 Азийн Оросууд ордог. Тэн дээр тохиролцоо. За Хойд Солонгосоос бусад бүх улстай. 9 сарын 4-ний өдөр Дальневосточный экономический форум дээр 5 улс MOU зурнаа. Нэгдсэн сүлжээтэй болёо. Сүлжээнийх нь удирдлага нь одоо аль улсад байхаа тохиролцоо гэсэн. Харамсалтай нь Өмнө Солонгос Япон хоёрын үүссэн шинэ маргаанаас болоод эн чинь 7 сараас эхлээд одоо хүртэл явж байна. Яваад байна тий. Өмнө Солонгосын ерөнхий сайд ирсэнгүй. За Валидийн остогт.
Гэх мэтээр ингээд Одоо энэ дээр ерөнхийлөгчийн үйлчлэлтэй холбоотой бид нар бол Орос Сититэй гэрээгээ байгуулсан. За. Эрдэнэс Монголыг энэ бодлогыг хэрэгжүүлэгч компаниар сонгоод. Оросуудтайгаа сүлжээ байгуулсан. Хоёр сүлжээнийхээ гэрээг байгуулж байна. За. Одоо Эрдэнэс Монгол стейт гэрэд хоёр гэрээ байгуулна. Тэнд ямар ч асуудал байхгүй. Яг л стейт гэрэд компани дэлхийд даяар сүлжээг экспортлохоор бэлдэж байгаа. Дэлхийн хамгийн манай нэг жижигхэн хэд байдгийг 1 тераваттыг Японд дамжуулж өгөх бол хараа яг энэтэй холбоотой өөр нэг асуулт. Эдний ерөнхийлөгч очоод бид нар энэ ойгоо тэмдэглэе, Сумаянцлий гэдэг мөнгө өгсөн Роснефтийнхэн тодорхой нөхцөл тавилаа гэж ярьж исэн. Халахгүй сумын тэр мөнгнөөс хичнээн хэмжээний ашиглагдсан ямар хэмжээнд очсон бэ? 8 сая еврогоор шинэ халахгүй сум бариад дуусаад өчигдрийн байдлаар Улаанбаатар ашиглалтанд орсон. За сарын дараа бусад бүх байгууламжууд ашиглалтанд орж. Улаанбаатар одоо театр гэсэн юм шүү дээ. Тэнд яг нээлт хийхээр төлөвлөсөн учраас төрүүлээд оруулсан. За өөр юу байлаа? Засгийн газар үгүй суманд юу байдаг бүгдээр л баригдсан шүү дээ. Захиргаа 20 ортой имлэг, захиргааны барилга, сургууль, дотор байр, спорт зал, төв талбай. Төв талбайд усан оргилуур төлөвлөгдсөн байсныг явцыг өөрчилж эрхэм мужийн бэлэг маршал Жокийн хөшөө ирэхээр нь төв талбайдаа байрлуулсан. Тэгээд ногоон байгууламж, уурын зүг, цэвэрлэх байгууламж, комора. Үндсэндээ хийцэн үү? 6 сарын дотор хийгээд дуусгацсан. Очиж үзэж болно. Үзнэ. Очиж чирийг харамаар. Мөн Роснефть нөгөө хоёр шинэ хууч онгоцны буудлын концессийг авъя гэдэг тэр юм хүсэж тавьсан. Тэр юу болсон? Тэр шийдэгдэх байх. Путин ерөнхийлөгч ярианд дурддагдсан. Манай засгийн газар удаан хугацаанд буюу 15 жилээр хангамжаа Орос нефтэд өгч байгаа. Шинэ Керсний хангамжаа. Тий. Яг ТС нөгөө нэг ТС-ийг гэж байгаа тий. Бүгдийг нөх юм билээ. АЖТ-ийг бас нэмэх юм уу? Ялгаагүй нэг сав нэмж ороод өгнө. Тэр бол асуудал байхгүй. Тийм юм гэсэн. Сав нэмж барьчих юм болох юм. Холж болдгүй. Холж болдгүй юм гэсэн. Тэр техник юмнууд яг хөө. Хамгийн гол нь Орос нефтэд тохирсон юм. Сингапурын плацын үнээр тохирсон байгаа. Өвн бол 15 жилдээ өөрчлөгдөхгүй. Плацаараа л явна. Плацаар явна тий. Одоо ч гэсэн тэгж байна. Жилийн өмнө палац байгаагүй шүү дээ. Нисхийн түвшин дээр. Нисхийн түвшин дээр. Красин дээр. Тий. Бус дээр нь байсан. Тий. 15 жилийн концессийн гэрээ палацаар тохирч байгаа. Тэгэхээр бид нар хинээс бензин авах нь сонирн биш болчихж байгаа. За аж ахуйн ажлыг яг дуусгасан би дараагийн асуултаас ганц асуулт. Улаанбаатар төмөр замын хоёр засгийн газрын 49 оны гэрээгээр явж байгаа. Энэ одоо энэ гэрийг өөрчлөө солиод энэ арын аж ахуйн хэлбэрт ороод энэ татвар матварынхаа яг наадахыг чинь ахаад хоёр ерөнхийлөгчийн хооронд болж байгаа яриа. Хамгийн харамсалтай нь уг нь төмөр зам өөрөө энэ бүхүүдгээ шийдэх байгаа байхгүй тий. Тэгэхээр төмөр замынхан бол гомдол ярьж байгаа. Тогны үн нэмэхгүй тул танаа нүүрс алдагдaltaй байх хэвээр. Зорчигч тээврийн үнийг нэмэхгүй ард түмэн ядарнаа. Одоо зорчигч тээврийн үн бол онгоо шүү дээ. Арайчтай байгаа. Тэгэхээр энийг өөрчлөө нэг аж ахуйгаа явмаар байна. Би одоо дуусгах гээд байна. Сайндаа энийг өөрчлөхгүй болж байгаа. 100 тэрбумд засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй гэсэн. Энэ бол аж ахуйн зээлээ. Тэгэхээр Оросуудын дараагийн асуулт ингэж байгаа. Харашаа аж ахуйн зээл танаа баталгаагаа өрөөгүй. Тэгтээ энэ компани ч мөнгө төлөх юм байгаа сте. Мөнгө төлөхийн тулд тарифын чөлөөтэй байх хэвээр. Энэ бол монопол энэ шугамд. Монополын тарифыг улс зохицуулж болно. Ашигтай тариф гэж бид нар өгөхгүй. Ядаж алдагдaltaгүй болгоод өгөөхөө гэж байгаа. Тэгэхээр энэ одоо хөрсөхийн засгийн газар алдагдaltaгүй болох. Шийдвэрээ хизээ батлан тэр өдөр 100 тэрбум зээл өгнө. Бас л шудраг. Тийм ээ. Ямар ч алдагдaltaгүй байх хэмжээний тийм ээ. Биш ээ. Зээлийг төлөх хэмжээний ашигтай л байна. Ядаж. Гэхдээ төмөр замын өөрийнхөө том энэ ачаагаа багасгахгүй юм бол 15,300 нийгэм ахуйн байгууламж улсад үн төлбөргүй хүлээлгэж өгнө, эмнэлэг сургууль тэгсэн хамаагүй. Тэгж бизнес болно.
Тийм болох юм уу тий? Одоо хөрөлсөхийн засгийн газрын амралтаар бол болно. Болох ёстой. За. За сүүлчийн асуулт хугацаа бага учраас өнөөдрийн улс төрийн амьдрал болж байгаа явдал. Өнөөдөр болтол нөгөө үндсэн хуулийн шинжилгээ хий гэж баахан ярьлаа да. Бүтэн зунжин одоо ингээд авхлаа. Нэг зөв биш энэ чинь сонгуульд орохдоо үндсэн хуулиа өөрчлөх гэж амлаж гарсан нам шүү дээ. Тий. Тэгээд 65-уулаа сонгогдоод энийг өөрчилчих юм байх гэж ерөнхийлөгч Батулга бол найдсан. За. Өнөөдөр юу болж яг өнөөдрийн байдлаар хэлээд өгч. Өнөө өглөөнийхийг хүртэл найдсан. За. За. Өглөө найдлага дууссан. За. Тэгээд би байнгын ороонд орж ерөнхийлөгч Батулгын байр суурийг уламжиллаа. За. За та нарын чи ингээд үндсэн хууль өөрчлөн сайхан болгоно. Одоо асуудал нь үндсэн хуульд байдаг юм бол үндсэн хуулиа өөрчлөө цаашаа явъя гэлээ шүү дээ. Тий. Тэгээ би үндсэн хуулийн хилцүүлэг явуулсан нэлээд олон удаа ярьсан да. Энэ тентхийн улсуудын сайн гэсэн юмнуудыг бүгдийг аваад нэг гибрид юм хийсэн нөгөөх нь ажиллахгүй байгаа байхгүй. Попури сон гэдэг шиг юм болж. Тийм тэгээ тэрийг жоохон өөрчлөөд зарчимтай явах гэж орлоо шүү дээ. Улсын их хурл нь хуулиа гаргадаг, засгийн газар нь хэрэгжүүлдэг. Улсын их хурлын гишүүд нь засгийн газрын гишүүн байдгүй. Тий. Гэх мэтэр ингээд нэг энэ 65 гишүүн чинь тохиролцоод нэг төсөл өргөн барьлаа. Овоо явж исэн. За овоо явж. Ялгаатай овоо ингэ яваад. Тий. Гэтэл хоёрдугаар хэлцүүлэг гол залтууд нь өдрөө дунлаа. Давхар байх. Одоо байнгын өөрчлөлтгүй. Давхар дээр байхгүй болсон. Тий. Ерөнхий сайд нь Японы ерөнхий сайд шиг сайдаа өөрөө томилоод өөрөө хариуцлага үлдээд тэр байхгүй болсон. Сонгуулийн мажоритар систем, пропорционал систем аль алинд нь алдаа байна. Одоо мажоритар бол дөнгөн данган илүү санал аваад өнөөдрийн сонгуул явж байгаа үндэслэл 51% ялдаг гишүүн бол байхгүй. Ялангуяа өрсөлдөгч нь 1-ээс 3-аас дээш 4, 5 гэж явж байгаа юм бол дөнгөн данган 30% ялж штэ. Тэгэхээр сонгуулийн маргааш их хурл гарлаа. Нийслэлийн аль нэг тойргоо сонгогдсон гишүүн 30% хүрэхгүй 28-даа хүрэхгүйгээр маргаан гарч ирсэн санаж байна. Тэгэхээр 28% дэмжлэгтэй гишүүн болчлаа штэ. Тэгэхээр нөгөө 72% нь яах вэ? Маргаашнаас нь эхлээ муулна шүү дээ. За энэ явсан уу? Мажоритар системийн дагуултал. Гэхдээ энэ дагуулталтай системээ авъя гэж байгаа. Дэлхийн хамгийн том Америк юу альчтай улс Англи улс энийг бол 200 жил яваад байна. Яг хоо сөрөг талын намжаадаг олон өөр механизмууд байна шүү дээ. Нөгөө порцлол нь болохоор хүн сонгодгүй, нам сонгодог учраас. Гэхдээ тэр нь бол Монголын ард түмний сонолыг 100% төлөөлнө. Бгүй. Яг гэвэл яг пропорцоор орчдөг учраас. Тэгэхээр энэ хоёр системийг нийлүүлээд Герман шиг парламентын гишүүдийнхээ 50%-ийг нэг мандатаар тойргоос 50%-ийг. Тэгвэл бид нар Германыхыг бас өөрчилсөн. Намын нэрээр сонгогдоод хинч танихгүй болоод ийн гэдгийн эсрэг ерөнхийлөгч бол өөр санал болгосон шүү дээ. Нам болгон 54 гишүүнээ гаргаа. 54 хүн дээр чинь иргэн жаргал сайхан санал өгнө. Намд санал өгнө. Нам болгонд тий. Нам болгоны 54 гишүүн. Нам болгоны 54-өөс нэг намын нэг хүнд санал. Аль нэгэнд. Тэгэхээр тэр сонгосон хүмүүс чинь намын жагсаалт чи эхлээд нэг ийм жагсаалт байлаа шүү. Тий. Энэ 1-ээс 10 гээд. Гэтэл 10-аас 1 болгочвол яах вэ? Энэ 10-аас 1 эхэлж гишүүн болгоно. Ард түмний санал авсан учраас нам чамайг санал болгосоо ойлгож байна. Гэхдээ чамайг ард түмэн сонгоогүй учраас энэ системийг хүлээж авсан одоо өнөөдөр. Энийг аваагүй. За нэг 3 дахь гол юм аваагүй. Тэгээд тоо багдаж байна. За 76 гишүүн чи лоббинд ороод байна. Тий. Энийг 108 болгоо. Энэ чинь олон улсын жишмшгэ харахаар нэг юм тоо гараад байна. За энэ байхгүй болсон. Аваагүй за. Хугацаа чинь багдаад байна. Эдийн засгийн цикл чинь 4 жил дотор бүтээрээ аваагүй. Тий. Тэгэхээр энэ бүх юмнуудыг аваагүй учраас танаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт реформ биш байна. Тийм учраас та нар бол жижиг 76-тайгаа ингээд сонгуулаа хийх юм байна. Сонгуулаа энэ жил хийгээд сонгогдсон их хурл нь ерөнхийлөгчийн засаглалтаа байх уу, парламентын засаглалтаа байх уу гэдэг асуултаа асууж шийдүүлээ. Энэ жил хий. Энэ жил. Ерөнхийлөгчийн санал юм одоо. Тий, одоогийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дуусахаар. За, өөрчлөлт хийхгүй бол яах вэ? Гүн чи ямар нэг юм хийн штэ. Тий, за, жоохон өөрчлөлт орхол юм бол гэдгийг төрийн нийтийн өөрчлөлт гэх мэт ингээд боломжтой юм бас байгаа юм. Одоо хэрэгтэй юм байна.
За, өөрчлөгдмөс тар гэж байгаа юм байна тийм. Өөрчлөгдмөс тараад За. сонгуулийн хуулиа өөрчлөхгүй, үндсэн хуулиа өөрчлөхгүй. Одоо сонгуультай холбоотой эсвэл тэрээр өөрчлөж штэ. Тий. Тэгэхээр дахиад нэг 76 хүн гарна да. Тий. Тэр 76 хүн энэ сонгуультаа цуг явагдах ерөнхийлөгчийн засаглалтаа улс байх уу, парламентын засаглалтаа улс байх уу гэдэг асуултанд ард түмэн хариулна. Референдумыг. 2 сая ард түмэн хариулна. Аха. 2 сая хүний Сонгуул хийхдээ нэг хийчих гэж асуучих гэж юу? сонгуультайгаа цуг явуулчих. Цуг явуулчих асуулт. Референдум сонгуул цуг явуулах гэж. Тэгээ угаасаа бүх референдум сонгуультайгаа цуг явуулдаг. Мөнгө амнид. Аха. Дэлхийн бүх орнд референдум цуг явуулж. Сонгуул нэмэх референдум хийчих. За. Сонгуул дээр нэмэх референдум. Хизээ энэ сонгуул хий гэж үзэж байна. 10 сарын 20-нд хий гэж байгаа нөгөө тусгай зохицолтын санал асуулгуулсан өдөр шүү 45. Тий. Тэр өдрөөрөө сонгуул хийгээд тэгээ шинэ 76 гишүүн гараад ирнэ. Сарын дараа. Сарын дараа. Тий. Тэгээ шинэ 76 гишүүн одоо юугаач өөрчлөлтөө хийлээ шүү дээ. Сонгуулийн хууль хэвээрээ. Тий. Гэтэ үндсэн хууль жоохон өөрчлөлт юм шүү. Систем үндсэн хууль сонгуулийн систем гишүүдийн тоо нөгөө 5 огт хөндөхдөггүй болохоор бүх сонгуулийн хууль хуучнараа ажиллана шүү дээ. Сонгуулийн хууль нь хуучнараа. Гэтэ үндсэн хууль жоохон өөрчлөлт оруулах нь шүү одоо. Өөрчлөлт орно. Тэр нь гэхдээ шүүхийн ерхий зөв, шүүхийн сахилгаан орно гэдэг өөр сэдвүүдийг хамаарч байгаа. Өнөөдөр хүртэл тохирсон юм ингээ батлаад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орлоо гэж үзээд тэгээд та нар тар 11 сард сонгуул хийн, дараагийн гарсан хүмүүс нь референдум цуг хийгээд ерөнхийлөгчдөө байх юм уу? Юуг шийдэн тэрийг л даг гэж байгаа. За. Манай үндсэн хуулийн 3-1 гэж байна. За. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Хэрвээ энэ үг чинь тунхаг биш юм бол засгийн бүх эрхээ ард түмнийхээ ард нэг удаа өгөө. Ард түмэн өөрсдөө сонгоё. Хэрвээ ерөнхийлөгчийн сонгуультай гэвэл Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль байна. Байна. Хэрвээ парламентын сонгуультай гэвэл Германы үндсэн хууль байна. 50-50%-тай мажоритар пропорционал хосолсон. За. Одоо энэ Герман гэдэг улс ч одоо амжилттай улсын жишээ муу юм байгаа үстэй. За. Нөгөө талд нь Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль бол гайхамшигтай тэнцвэртэй хууль. Тий, олон жил. Одоо Трамп гэдэг дураараа ерөнхийлөгч гарлаач хөдлөхгүй байгаа үстэй. Нөгөө балансаа бариад шүү дээ. Тэгэхээр дарангууллын үндсэн хууль биш тэр бол дарангуулагчийг юмна гаргахгүй байх зорилгоор хийсэн үндсэн хууль. За. Европын дарангуулаас зугтсан протестантчууд хойд Америкт очоод шинэ нийгэм байгуулж штэ. Тэр шинэ нийгэм маш амжилттай туршил болсон 200 жил. Тий. За. Цоо шинээр амьдарч эхэлсэн. Тий. Бид тэрийн зүгээр копидод авчий. Мэдээж Монголын нөхцөлд тааруулах юм бол байгаа. За. За өнөөдөр та бүхэн ийм улс орны яг толгороод 3 сонин онцлог үйл явдлуудыг маш дэлгэрэнгүй ярьлаа. Маш ойлгомжтой тайлбарж өгсөн танд талархаж байна үзэгчдийнхээ өмнөөс. Тэгээд энэ бүхний үр дүнд энэ улс орн ч арай тогтвортой шийдвэр нь хурдан гардаг. Энэ хууль журам нь хүчтэй. Хариуцлага хүлээх хүнтэй. Харин хуулиа муугаргуул парламент. Гүйцэтгэх засаглал муугарвал ард түмний сонгогдсон ерөнхийлөгч одоо манай одоогийн ойлголтоор ерөнхий сайд ард түмний сонгогдсон. Америкийн системч айгүй хэлбэрхэн байхгүй юу? Парламент гүйцэтгэх нэгэн зэрэг сонгогддог. Зарим үед парламент нь өөр ном, ерөнхийлөгч нь өөр юм байж болно. Тэрийгэ зохицуулдаг хуультай. Дундаасаа шүүх засаглалаа гаргацдаг. Зөвшөлтсөж байж гаргадаг. Аль нэгэн зөвшөөрөхгүй бол гардаг. За энэ бүхний үр дүнд илүү шударгаас тогтоосоо л гэж бодлоо. Шударгаас тогтооно. За их баярлалаа танд. Германы систем бас муу биш. Бидний одоо явж байгаа юмыг сайжруулад Германы систем болгох гэж орлоо шүү дээ. Тэгээ аль нэгийг нэрсээ эдгээр авахгүй шүү дээ. Сагсаа. Би сонгуулаа яах вэ? Би гишүүн болчоод яаж сайжруулах вэ гэдэг тулга тоорсон бодсоор байгаад энэ шинэлэг юм хүлээж авахгүй байгаа учраас тэгвэл та нар ард түмнээс асуу. Үндсэн хуулийн 3-1-ийн дагуу асуу. За. Гарсан хариугийн даг. За их баярлалаа. За. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар дарга Инкпод оролцож 2 ерөнхийлөгчийн айлчлал, Оросын ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлал, манай ерөнхийлөгчийн Владивосток хийсэн айлчлал болон үндсэн хуулийн өнөөгийн энэ өөрчлөлтүүдийн нэлээд багцалж ерөнхийлөгчийн үзэл бодлыг илэрхийлж оролцлоо. Их баярлалаа.